хүргэе. Тэгэхээр өнөөдөр бүгдээ хамтдаа Централ Таврын 2 давхарт байрлах нэгэн газар руу орох болоныг бүр маш ихээр хүч зорж ирсэн байгаа. Ийшээ хамт орж миний үс болон хүүхдэд танилцгаая. Яг яаж танилцах вэ гэдэг орж харцгаая. За сайн байна уу? За өдрийн мэнд. Гүн бадрах. Би ерөөдөө үснийхээ учрыг олох гэж, хуухныхаа учрыг олох гэж танахыг бүр зорж ирлээ. Тэгэхээр танахыг нийтдээ ямар үйлчлэг үзүүлж байна? За манайх болохоор үс арчилгаа болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг одоо хүн санал болгож борлуулдаг гэсэн үг. За тэгээд таны одоо үсийг аппаратаар онцлоод яг танд одоо асуудал юу байна, тэрийг чинь бүгднгийн одоо шийдэх бүтээгдэхүүнийг зөвхөн танд санал болгоно гэсэн үг. Тэгэхээр хувь хүн болгонд өөр бүтээгдэхүүн санал болгоно. Ийшээ зогоо. За. Аппаратаар онцлоно. Хатахгүй тий. Энэ тариа хэлэх гэж санагдаад байгаа халааттай үерсэн чинь. Энэ шууд нэг таблеттай холбоотой юм шиг. Тий. Энэ юу гэдэг хөрөмж вэ? Найскоп гэдэг хөрөмж байгаа. Найскоп нөө микроскоп гэдэгтэй адилхан юм шиг тий. Таны үсийн шууд одоо шууд ингээд харах гэж байгаа юм. Та ийшээ хараад. За. За өөрийнхөө болцоог үсний одоо хуухыг хадна гэсэн үг. Сүүлийн үе жоо хагтаад байгаа даа юм уу? За энэ шинээр ургаж байгаа үснүүдийн бусад үснүүдээсээ бодвол нарийнхан ширхэгтэй байгаад байгаа. Тийм байна. Тий. За. За үсээ хязаа угаасан бэ? Өглөө угаагаад гарч ирсэн үү те? Тий. Яаж вэ? Ер нь бол уналт тэр байгаа байна. Жохон ундаг шүү дээ. Ундаг уу те? Гэтэ яг өдөрт нөгөө нэг 70-100 ширхэг бол унах хэвээр. Тэрнтэй мөн ижил тооны үс ургачих хэвээр гэсэн үг. Унах бол асуудал биш үү те? Ургахгүй байна л гэдэг нь өөр асуудал. Тийм тэгэхээр ургахгүй байна гэдэг нь боцын сонирхол ч юм уу. За энэ гуйцсан арьс байна. Тэгэхээр баг зэргийн хуур ажилтаа гэсэн үг өөр чинь хуйх. За энэ бохирдлууд байна. Тэгэхээр одоо чиний хэрэгэлдэг одоо чийгшүүлэх шампунь ч юм уу эсвэл эрэгтэй мэн шампунь гэлээд шүү дээ тий. Тэд нар чинь одоо шампуньныхаа найрлагандаа одоо цэвэрлэх үйлчлэгээтэй бодис ч юм агуулаагүй тохиолдолд энэ бүр одоо арьсны нүхийг ингээд томруулж гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нүх рүү ороод цэвэрлэж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр ингээд бохирдол үүсгээд юм тий. Тий, ер нь бол бүх нөхсөгийг харуулж өгнө л гэсэн үг. Энэ хараа нэг нүхнээс 2 гарч байна шүү дээ. Ер нь бол хамгийн багтаа 2. Хамгийн ихдээ 6 ширхэг үс гардаг. Нэгээс үү? Тий, нэг болцоонаас. Би ч нэгээс нэг гэж ойлгосон байна. Үгүй, нэгээс нэг бахан бол ер нь шингэрэлттэй гэж үздэг. За. За жишээлбэл одоо энэ болцоо ингээд амсар хэсгээрээ баг зэрэг одоо суларсан байгаа. За. За энэ маань болохоор одоо хуур ажилтнаас болоод эсвэл бохирдлоос болоод болцоо маань өөрөө суларчдаг. Тэгээд ирэхээр нөгөө нэг одоо угаараа унгах шалтгаан болж өгдөг гэсэн үг. Минийх ч ер нь унаад байна. Би ч хамгийн гол нь ваксдсан байжгаад орой ирж угаахгүй бол өглөөс ирэхээр ваксч угаас амар юм босч ирж штэ тий. Тэгмэд орой шампунь хэрэглэхгүй зүгээр бүлээн усаар нэг вакс айлгаад унтаад өглөө шампуньдаж угаахаас сонгохгүй байдаг учраас ер нь бол өдөр болгон л угаагаад байгаа гэсэн. Тэгэхээр ингээ хураашаад байна уу? Өдөр болгон угаач болно. Гэхдээ хойноос нь заавал нөгөө чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Одоо жишээлбэл хүмүүс нөгөө нүрээ угаачвал хойноос нь төнөр ч юм уу те чийгшүүлэгч бүтээгдэхүүн заавал хэрэглэдэг. Тэрнтэй яг л адилхан. Хуйх чи өөрөө яг л нүрний арьс гэсэн үг байхгүй юу? Өсөл ургацсан болохоос. За ер нь өөрөө чи хуйх бол шинээр ургаж байгаа өснүүд бол харагдаж байна. Тэгэхээр бол ер нь шингэрэлт бол төдийлөн одоо гол шалтгаан чинь биш. Хуйхны чинь гол шалтгаан болохоор одоо болцоо суларсан. За тэгээд хуур ажилтаа байна гэсэн үг. Тэгэхээр ер нь шампунь хэрэглээд хойноос нь заавал чийгшүүлэгч бүтээгдэхүүн болцоо чангалах бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. Тэгжээж одоо хөшөрсөн ч тий өснийхээ асуудалтай байхгүй л гэсэн үг. За энэ болцоог бол тий бохирдолтой. Тийм үү. Тийм энэ бол бохирдол. Хамгийн эрүүл болцоог нь олж харагддаг уу? За хамгийн эрүүл болцоо ер нь бол хойгоор байдаг. Тийм үү. Тэгээ юу одоо хүмүүс ер нь бол эмэгтэй хүмүүс хөвчлэн тохиолддог. Доошо тонгоож их угаадаг. Тэрнээс болоод хойдлоо сайн угаагаад уртлаад дутуу угаадаг ч юм уу тий. Тийм асуудлаас болоод яг орой хэсгнүүд нь агуу их юутай тийм бохирдолтой байдаг. Би ч бас тонгоож угаахаар хойдол бол зэрэг юм байна. Тэгээ чиний хойдол бол хойдлоо дутуу угаасан. Хойдол нь бол жоохон асуудал ихтэй. Манайхаа ер нь ингээ үсээ бүр яг илэн далангаа харж шүү. Нэг ширхэхээр нь харж байна. Амар сонирхолтой байна. Яг өөрийнхөө хуйхаар аялж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Гэхдээ амтан гараад ирэхүүгээ санагдаад байгаа юм.
Гайгүй үстэй тий. Жижигхэн ялаа тослог ихтэй хүмүүс дээр наалцсан л байдаг л та. За, миний хувьд гэсэн чи яаж юм? Ер нь бол хуур ашиглалттай. Тийм хуур ашиглалттай өөр одоо онцгийн асуудал байхгүй. Ер нь бол нэг болцоонаас хамгийн багтаа 2 ус гарч байгаа болохоор за тэгээ мөн шинээр ус гарч байгаа одоо жижигэн зулцхан өсвүүд гарч ирж байгаа болохоор ямар нэг ус гэдэг юм аа. Зулцхан өснүүд нь ямар нэгэн одоо шингэрэлт явагдаагүй гэж үзэн. Тэгэхээр хоёулаа одоо чигшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэв. За ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэхлээр за одоо манай зарагдж байгаа Nike гэдэг брэнд байгаа. За энэ брэнд нь болохоор яг одоо бусад Vela, Londogоос өөр одоо найрлагатай гэсэн үг. Nike яг хаанхын брэнд бэ? Америкийн брэнд байгаа. Тийм. Одоо энэ брэндийнхаа талаар нэг жоохон мэдээлэл өгөх үү? За Америкийн номер 1 брэнд байгаа. Үс уналтын эсрэг ургалтыг дэмждэг. За тэгээд одоо тухайн хүнд зориулагдсан номеруудтай. За тэгээд энэ номеруудаар одоо үсийн шинжилж байгаа, дасуумж авч байгаа тэр үндэ санал болгоно гэсэн үг. Жишээлбэл зарим хүмүүс болохоор зоосон уналт гэж мэдгүй ийм том томоор ахалцараад унтсан байдаг шүү дээ. Стресснээс болоод ч юм уу эсвэл дааврын өөрчлөлтөөс болоод ч юм уу тий унтсан байдаг тэр болгонд нь тохирсон бүтээгдэхүүнүүдийг ер нь бол санал болгоно гэсэн үг. За тэгээд хэмжээний хувьд 150-аас 1000 мл хэмжээтэй байдаг. Тийм, ер нь бол эмчилгээний бүтээгдэхүүнийг 6 сараас дээш хугацаагаар хэрэглэдэг. За яагаад тэгдэг вэ гэхээр үсний уургалт өөрөө 3-аас 4 сарын хугацаанд явагддаг болохоор ер нь бол 5-аас 6 сараас хамгийн багтаа тэгж хэрэглэдэг. 3 сар ургалт явагддаг. Тэгэхээр нэг ширхэг ус хангалттай хэмжээнд ургах. Тийм, ургах гэж 6 одоо 3-аас 4 сар болдог гэсэн үг. Тэгэхээр ер нь бол 5-аас 6 сар эрчимтэй эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр үр дүн хүрнэ гэсэн үг. За энэ нь болохоор натурал усанд хэрэгэлдэг. За дотроо 3 сет бүтээгдэхүүн байгаа. За шампунь, ангижруулагч, хуйхны тижэл гэдэг энэ 3 бүтээгдэхүүн байгаа. За энэ шампунь нь болохоор саний нөгөө нэг бохирдлууд байна гэдгсэн чинь болцсон дээр нь байгаадсан. Тэр бохирдлуудыг цэвэрлэх үйлчлэгээтэй BH төрлийн салицилын хүчилтэй. Тэгэхээр тэрийг бол нөгөө нэг одоо салаанд орохоор ч ингээл гараараа үрээл гуйжуулаад байдаг шүү дээ хуйхыг. Мэдгүй. Ер нь тэгдэг байхгүй юу? Гараараа ингээд үрээд одоо физик аргаар гуйжуулчих гэсэн үг. За энэ болохоор химийн аргаар задлж гуйжуулчих гэсэн үг. Гэхдээ химийн арга гэхээр одоо химийн амар бодис бол биш. Биологийн аргаар гаргаж авсан зүгээр нэршил нь химээр гуйжуулж байна гэсэн үг. Кондишнуудыг хуйханд хөргөж болдоггүй шүү дээ. Нөгөө хуйхны болцоо гэмтэх ч юм уу, бөглөх ч юм уу тий. Би энийг хэрэгж үзээгүй юм. Ийм хэрэгж үзээгүй юм. Энэ тийм үү. За тэднэр нь болохоор силикон ойл агуулдаг байхгүй юу? За тэгэхээр нөгөө хуйханд арьсанд хөргөж болдоггүй. Энэ болохоор арьсанд хөргөж болохоор ангижруулагч гэсэн үг үү? Тий, ангижруулагч. Ангижруулагч гэж мэднэ. Хэрэгжээс хэрэгжээсээ. Ангижруулагч маань хуйханд хөргөж болно гэсэн үг. Харин хуйхандаа массаж хийж өгнө. Тэгснээрээ одоо нэг булцоноос гарч ирэх хүсний тог нэмэгдүүлнэ. Тий, илүү олон ширхтээ өсөлт болох. Хуйхандаа хөргөж болох нь одоо нэг одоо үндсэн дээр нь очих нь шүү дээ. Тий. Тэгээд чигшүүлэх үйлчлэгээтэй. Тэгээд ментолтой. За тэгээд биотин, цайр гэх мэтчил нөгөө бидний дотроос уудаг витаминуудыг энэ чинь агуулсан байгаа. Гаднаасаа. Тий, гаднаасаа түрхэж өгнө. Ментол гэдэг нь юу? Ментол нь одоо сэнгэнүүлээд минттэй гэж үү? Тий. Окей. Сэнгэнэх нь шүү дээ. Хатан зам. За тэгэнгүүтээ энэ болохоор хуйхны одоо тижэл гэдэг байгаа. За энэ маань болохоор ниасинамид болон кофеин уусан. Тэгэхээр ер нь чиний арьсны угаасаа төрхтөө арьс чинь гоё хамгаалах давхархтай гоё хэвэн байдаг шүү дээ. Яг тэрийг чи хатгалж өгнө гэсэн. Яг одоо хүүхдийн шиг хүүхдтэй болох шүү дээ. За. Ер нь бол эрүүл хүүхдтэй болно. Тийм болно. За. Энэ угаас савн дээр бичсэн байгаа мэн үү? Step 1, step 2, step 3 гэж бичсэн байгаа юм. Ерөөсө хойлох ямар ч үгүй юм байна л да. За. Минийх бол нэг номер юм байна. Тэгэнгүүт. За, чиг номерууд нь за бус номерууд нь болохоор за будагтай үсэн зориулсан. Одоо будгийг илүү барьж өгнө гэсэн үг. Одоо жишээлбэл жоохон 50 гараа ч юм уу тий угаа будах заавар шаардлагатай болдог юм шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг будаг баригчтай шампуныг илүү хэрэглэх. Будаг нь удаан гарна гэсэн үг. Тий удаан гарна гэсэн үг. За энэ нь болохоор химийн үйлчлэл авсан. Одоо цайруулт хийлгсэн ч юм уу, борчгоор шулуун хим хийлгсэн ч юм уу тий тэр хүмүүст илүү зохицтой. Тий ер нь бол одоо хим хийлгсэн үстэй хүмүүсийн үснийх нь одоо бүтэц шүү дээ. Урт хэсэг нь жоохон нэмгэрээд тасраад тийм болчдөг байхгүй хуур алчдаг. Тэгэхээр тэр хэсгийг одоо чигшүүлж өгнө гэсэн үг илүү. За тэгэхээр би өнөөдөр яг Централ Таврын 2 давхарт Nike брендийн Hair Wellness Center дээр хүрэлцэн ирээд өөрийнхөө хуйхыг онцлуулад үзүүлээд өөрөө маш боддоор маш тов тодорхой хараад өөрийнхөө үснүүдтэй тэр зулцган үснүүдтэйгээ танилцлаа. За тэгээд миний үсийг тодорхойлоод хуйхыг тодорхойлоод ингээ надад тохирох ийм Nike брендийн яг миний үс миний хуйхыг арчилж чадах одоо алжаалын тайлж чадах ийм бүтээгдэхүүнийг надад олгосон байгаа. Үс хуйхыг хүн ингээд за эдгээр бүтээгдэхүүнүүдээр одоо энэ аппаратаар онцлуулад ингээд арчилгаас гадна ер нь хүн яг
үс хуухай одоо яаж арчилбал зүгээр юм бэ? Юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Ер нь бол хүний бие махбодын одоо жишээлбэл нүд ч юм уу, чих ч юм уу, үс ч юм уу яг салангат зүйл биш байхгүй юу? За яг л ингээд дотор эргэлдэж байгаа бүх бие махбод чинь бие энтэйгээ холбоотой байдаг. Тийм болохоор ер нь гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр ер нь бол бүх юмаа л харилж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл хүний биед D ч юм уу, C ч юм уу те эсвэл B12 ээж болно, B6 ээж болно гэх мэтлийн эрчүүд дутагдсанаас болоод бас үс ургал ч юм уу, хумс ургал ч юм уу, арьс хурааших ч юм уу тийм шиж тэмдгүүд илэрнэ. Тэгэхээр яг бүгдээрээ салангат ойлгоод биш цуг байдаг нэг л одоо бие махбодын хэсэг болохоор бүгднийг цуг хайрлах хэрэгтэй. Тэгэхээр дотроосоо бас өөрийгөө хайрлах тийм витаминуудыг бас давхар хэрэглээсэй гэж зөвлөж байна. Тэгээ ганц одоо гаднаасаа хэрэглээд одоо тэр ус маань одоо бат бэх ч юм уу те сайн гой ургаж чадахгүй. Тийм болохоор дотроосоо ч гэсэн эрүүл мэндийг хайрлаад тархалаагаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг бас давхар хэрэглээсэй гэж зөвлөж байна. Гаднаасаа ч дотроосоо хамгийн гол нь үндэс нь маш чухал шүү дээ. Хөрс суурай дотроосоо дэмжиж өгч юм бол за тэгээд тийм эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн нэггээр ингээд өрөөстэй байгаа. За тэгээд одоо надад одоо тийм витамин хэрэглэдэггүйгээд би асуугаад тэгээ хэрэглэдэггүй бол энэ чинээс витамин зөвлөд өөртөө тогтсон витаминыг хэрэглээд дотроосоо бас эмчилгээ хийх юм бол таны үс чинь хөх чинь эрүүл ахна гэж. За. За маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За, та сарын дараа буцаад ирээд ирээрэй. Тэгээ, бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусчаад ирээд дахиад онцлуулъя тий. За, маш их баярлалаа. За тэгэхээр би Централ Таврын 2 давхарт Nike-ийн Hair Wellness-д хүрэлцэн ирж өөрийнхөө хуйхтай танилцаад, үстэй танилцаад, за өөрийнхөө хуйх усанд тохирсон бүтээгдэхүүнээ аваа явж байна. За миний хуйх бол бас гайгүй байна. Таны хуйх ямар байгаа бол энэ дээрээ үзүүлээрэй. За тэгээ маш их баярлалаа та бүхэндээ.